Thanks for coming today. Thank you. Thank you. Thank you. Өнөөдөр энэ мөчид бид үнэхээр хэд шидийн мэд хувьсгал болох үйл явдлаараа 2010 оны үтгийг хүсэж байна. Юуны өмнө шинээр гарсан хэдэн шинжлэлийнхээ тухай ярив. Эхнийх нь iPod-ын тухай шинэ тоо баримт. But before we get to that, I just got a few updates. The first is an update about iPods. A few weeks ago, Хэдхэн 7 хоногийн өмнө бид 250 сая дахь iPod-о худалдаанд гаргасан. iPod-ууд бидний нээж илрүүлэх, худалдаж авах, дуу хөгжим сонсч таашаал авах арга замыг өөрчилсөн. Энэ 250 саятай хамт жухам үүнийг ухаарч хүлээн зөвшөөрснөө илэрхийлэхгүйгээр энэ мөчийг өнгөрөөхийг би хүсэхгүй байна. Энэ бол ер бусын гайхамшиг. Бидний эхний шинжилгээний тухайд ийм байна. Хоёр дахь маань жижиглэнгийн дэлгүүрийн шинжилгээний тухай. Та бүхний мэдэж байгаачлан бид одоо 284 дэлгүүртэй болсон. Энэ бол гайхалтай хэрэг. Өнгөрсөн улиралд баярын өдрүүдэд манай дэлгүүрүүдээр 50 сая гаруй хүн үйлчлүүлсэн. Ганцхан улиралд л 50 сая хүн. Хамгийн шинэ дэлгүүрийн нэг болох Нью-Йорк хотын манай 4 дахь дэлгүүр болох Линкийн төвөөс хэдхэн байшингийн цаана орших Бродвейн гудамжны дэлгүүр. Энэ үнэхээр гоё. Нээхийн өмнөх агшин харагдаж байна. Энэ бол дэлгүүрийн нээлтийн өдөр. Гудамж хөндлөн авсан зураг. Эдгээр дэлгүүрийг худалдааны тэр хосгүй удирдлагатай хамтд нь байрж босгох бол үнэхээр гайхамшигтай байдаг. Энэ бол асар хүчтэй мэдрэмж. Тэгэхээр энэ бол манай хамгийн сүүлийн үеийн хамгийн том жижиглэнгийн дэлгүүр юм аа. За дараагийн нэг шинэ зүйл бол өөр нэг төрлийн дэлгүүр. App дэлгүүр буюу хэрэглүүрийн програмын дэлгүүр. Одоогийн байдлаар бид 140 мянган хэрэглүүртэй болоод байна. Хэдхэн 7 хоногийн өмнө бид App дэлгүүрээс хэрэглэгчийг татаж авдаг хэрэглүүрийнхээ 3 тэрбум дахийг зарласан билээ. Энэ нь эхэлснээс хойш 18 сар орчмын дараа гэсэн үг. Одоо App дэлгүүр нийт 3 тэрбум хэрэглүүртэй боллоо. Бид Apple компани 1976 онд эхлүүлсэн. Өдгөө 34 жилийн дараа бид амралтын улирал дуусгаад 2010 оны эхний санхүүгийн улирлаа 15.6 тэрбум долларын орлоготойгоор эхэлж байна. Би үүнд үнэмшихэд ч хэцүү байгаа. Тэгвэл одоо Apple 15 тэрбум гаруй долларын компани гэж юу гэсэн үг вэ гэхээр энэ бол Apple-ийн тухай бид яаж боддгийг харуулах зүйл биш. Тиймээс ч бид үүнийг мартахыг хүсэж байна. Гэлээч гэсэн энэ бол үнэхээр гайхамшиг. Apple энэ орлогоо хаанаас олдог вэ? Гэсэн асуулт гарч ирж байна. Дараах 3 бүтээгдэхүүний үйлдлийн шугамнуудаас олдог. Энэ бол iPod, iPhone, мэдээж хэрэг Mac 3 юм. Одоо энэ тухайд үнэхээр сонирхол татах юм юу вэ гэхээр iPod-ууд бол хөдөлгөөн төхөөрөмж. iPhone-ууд